Өнөөдөр стартап арга хэмжээнд бас өөрийнхөө бизнес санааг танилцуулж оролцлоо. Тэгэхээр ер нь ямар одоо шинэ бизнес санааны танилцуулгыг нь удаагийн стартапт оруулж танилцуулсан байна? Би лок гэдэг төслөөр оролцож байгаа. За товчгоноор хэлэх юм бол нөгөө CUGS 25 шиг тийм үйлчлэгээтэй одоо дэлгүүр кафе гэх юм уу. Тийм конвенс чиглэлийн үйлчлэгээ байж байгаа. Яг нь стартап гэдэг утгаараа яагаад оролцож байгаа гэхээр орон нутгийн нөгөө бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартайгаа болохоор лангуу түрээсийн үйлчлэгээгээр хамтарч ажиллая гэж байгаа. Тэрний ямар учиртай гэхээр одоо жишээ нь энэ Синхришим гэдэг ус үйлдвэрлэдэг компанитай бол бидэд нөгөө ширхэг бүрийн бүтээгдэхүүн дээр үн нэмэх биш, шууд тухайн үйлдвэрлэгчтэй бол сарын 300 мянга, 400 мянга ч юм уу 200 мянга ч юм уу ингээд шууд бүтээгдэхүүнээс нь хамаарад гэрээгээд лангууга түрээсэлж чинь гэсэн үг. Тэр бараан дээр ямар нэгэн үнийн нэмэгдэлгүйгээр зарна гэсэн үг. Тэгэхээр манай дээр бол 40 гаруй метр квадрат талбай байгаа. Мэдээж кофений автомат машин гэдэг нөгөө нийтлэг стандарт үйлчилгээнүүд нь байна. Тэгээд давхар орон нутгийн үйлдвэрлэгч нартэйгээ одоо лангууга түрээсэлж ажиллана л гэсэн үг. Одоогор яг манай нөгөө дизайны зураг энэ төр хийгдээд явж байна. Яг концепцийн төлөвлөлтөнд бол юу гэж орсон бэхээр өглөө амарцсан 7-оос бол бүр онгоцсон байдаг бай. Яагаад тэгэхээр бид нөгөө өглөөд өрөм шинхэн гарсан таалах жимс ногоо ч юм уу тийм өглөөний одоо эрүүл органик бүтээгдэхүүнээр үйлчлэх учраас өглөө 7 цагт бол онгоцсон бай. 24 цагийн тухайд бол бид нэр эхний ээлжинд бол Ховд аймагт ямар ч нэг одоо бар ресторанууд ч нэг 2 цаг үе тааж ин 12 1:30 гээд тааж ин. Тэгэхээр тэрнээс хойш нэг цаг гаруй хугацаанд магадгүй нөгөө бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт байгаа учраас тэрийг бас олжсон учраас ямар ч нэг 3-4 цаг хүртэл ажилладаг бай. Явандаа ингээ 24 болох гэсэн иймэрхүү концепцийг бол яаж байгаа. Гэхдээ зөвшөөрөл энтерчдэр бас хотын дарга маргатай ярилцал явж байгаа л та. Ер нь төсөлчин ажил хэрэг болоод хэрэгжиж чадах юм бол ер нь Ховд аймагт одоо амьдарч байгаа хүүхэд залуучууд иргэдэд ер нь ямар боломж бий болох вэ? За төслийн одоо стартапт орж байгаа шалтгаан нь болохоор бид нөгөө энэ санхүүжилт дээр жишээ нөгөө пэйж хөгжүүлэлт, концепц хөгжүүлэлт, зураг дизайн хөгжүүлэлтийг л хийх гээд байгаа. Тэрний яснаар зөвхөн маа дэлгүүр дээр одоо лангуун дээр тавигдах боломжгүй те одоо том авар хэмжээтэй ч гэдэг юм уу ийм бүтээгдэхүүн бас байгаа шүү дээ Ховд аймгийн үйлдвэрлэгч. Тэрийг бид нар бол пэйж хуудасаараа ч юм уу яг нэгдсэн платформд оруулаад бас өнгө дизайныг сайн харуулах одоо тайлбартаагаар ингэж яг бас онлайн дэлгүүрийг бас давхар нээж болох юм. Одоо лок гэдэг брэнд л үүсгэх гэдэг шүү дээ. Энэ брендийн доор яг Ховдод бас юу байдаг гэдэг юмнуудыг л ер нь аль жуулчдын бас нэг концепц давхар явж байгаа учраас энд оролцож байна. Хэдэн шинэ ажлын байр гарах боломжтой. За яг нарийн тийм санхүү тооцооллын тухайд бол бүр нарийн гараагүй би ч бас тэрийг нь хариуцж хийж чадахгүй байгаа. Төслийн тухайд бол хэрэгжиж одоо нөгөө лок гэдэг конвенс бол нэгтгэхийн хувьд бол нэгтгэх нь ойлгомжтой яг үйл ажиллагаа бол явж байгаа. Тэгэхээр стартапын тухайд бол сая хэлсэн нөгөө пэйж хөгжүүлэлт энэ төр дээр зорж орж байгаа. Төслийн тухайд бол явдгаараа явна. Ажилтгаараа ажиллана. Тэгэхээр орон нутгийн үйлдвэрлэгч нартай бас хэлээ те. Лок гэдэг ямар ч юм брэнд нэг үүсгээд ингээд явах гээд оролдож байгаа. Тэгэхээр та бүхэн утгагүй бас би нээлттэй зармаар тавина. Та бүхэн бас бүтээгдэхүүн үйлдвэрлээд магадгүй нэг ийм хүн байж болно шүү дээ. Өдөрт нэг 4 бүтээгдэхүүн үйлдвэрлээд ингээд ажлынхаа хажуугаар те. Эсвэл нэг 2 бэлууч хийгээд те гэрээ хэмжээнд ч юм ингээд. Гэтэ айгуугай амт чанартай тийм хүмүүс байх юм бол маах тийм боломжийг нь л нээж байгаа гэсэн үг. Хуваараа одоо ажлаа ингээ зүгээр сонирхолтой гоё өөрийн хийдэг одоо хоолоо ч юм уу бүтээгдэхүүнээ ч юм ингээ давхар ингээ зарчих. Магадгүй нэг хүн одоо жишээ нь бахын хэмжээний юм үйлдвэрлэдэг, за ихэрч үйлдвэрлэдэг байж болно те. Тэгэхээр жижиг метр квадрат 2хан бүтээгдэхүүн одоо түрээслээд худалдагч ажлуудад юм өөрөө зогсно гэдэг бол маш их цаг хугацаа хөрөнгө гарна. Тэгэхээр маах тэрийг л одоо шийдэж өгч байгаа нэг чиглэл нь тийм гэсэн үг.